Мэцгаан уу өнөөдөр та бүхэнд би үл цохилтыг хэдийн ундаа буюу хоорондоо нийлүүлэн хэрэглээс бие махбодыг хямрааж өвчин үүсгэж болцшгүй хоол хүнсний талаар танилцуулнаа. Уламжлалт онгой ухаанд зохимжгүй идэ гэдвэл найруулсан хортой адил гэж үздэг бөгөөд үүнд бүрэлдээгүй тараг болон шин архитай үл зохицсон загсны мохол нь сүү цагаан идэ. За буурцгийн зууш, бурам, тараг гурвуулаа нийлбэл хоорондоо үл цохилт нь мөөгийг кичгийн цуснд хуурах нь мөн үл цохилт хэдийн ундаанд ордог бахнэ. Сүү болон зарим нэг төрлийн жимс, дахианы өндөг болон загсны мах, мөн дахианы махыг сүү цагаан эдээ тарагтай идэх нь үл цохилт нь түрүү идсэн эдээ шингээгүй атал нэмж идэх буюу хоол шингээгүй атал хэтрүүлэн гих идэх нь мөн үл цохилт байна. Шин тосыг мөн хүрэл буюу зис саванд 10 хоногоос дээш тавих, шар тосыг идээд хүйтэн ус уух, мөн нойтон маханд цагаан эдээ буюу мөн эсгэлэн үнэр шингэсэн байхад идэх, чансан махны уурыг гарахгүйгээр хэд хоног бүрхэж тавиад идэх зэрэг нь бүгд үл цохилт нь. Үл цохих эдээг идэж харшилсан дадаагүй эдээг цаг бусаар эцэн зэрэг бол хортой, дээр дурдсан хортой эдийн ундааг цээрлэхгүйгээр идэхэд хүрвэл гэмийг хямруулан өвчин эмийг болгох тул энэ тухай хизээд анхаарах хэрэгтэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.